За эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хэрэгцээ гүйлтийн тамирчидтай хэрхэн онцлогтой байдаг вэ гэхээр ерөнхийдөө гүйлтийн тамирчид бол өөрсдөө энерги хэрэглээ өндөр эсэлтийн стресс нэмэгддэг, булчингийн гэмтэл үүсэх, өрсөлд үүсэх эрсдэлтэй, шингэний алдагдлалтай ийм физиологийн боловсролтой байх нь. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хэрэгцээ бол энерги их үүсвэр болон микро шинж хэмжээлэр болно. Анх тийм зорилготой байдаг байна. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үүрэг нь хугацааны хувьд бас өөр байдаг. Бэлтгэлийн өмнө, бэлтгэлийн үед, бэлтгэлийн дараа хэрхэн хэрэглэх вэ гэж. Бэлтгэлийн өмнө кофеин болон бета алааны агуулсан найртай агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ бол зүрхний ачаалалд нөлөөлдөг тул хэмжээг нь хэвлэхгүй байхыг анхааруулдаг байх нь. Бэлтгэлийн үед электролит болон глюкозыг хэрэглэхэд эцетоник уусан болон шингэний алдагдлаас бол сэргийлэх нь байна. Бэлтгэлийн дараа уурга хэрэглэхэд энэ маань мөн тунгаараа булчингийн нөхөн сэргийлэлтэнд бол дэмжлэг үзүүлээд юм явдаг байх нэ. За эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхэд мөн бас эмийн хэрэглэхэд 500 зарчим гэдэг шиг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхэд бас зохистой хэрэглээний 5 зарчим байдаг. Хамгийн эхлээд аль болох хоол тэжээлээрээ тухайн нөгөө шин тэжээлээ хангаж эрдэс, витамин, минерал шин тэжээлүүд хангахыг зорих хэрэгтэй. Хоол тэжээлээрээ хүнсээрээ авах шаардлагатай. Хүнсээрээ аваагүй тохиолдолд бид нар эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй ямар зорилгоор хэрэглэх вэ гэдгээс үнэлэх хэрэгтэй. Бичил шин тэжээлийн дутагдлыг нөхөд төмөр, витамин D, кальцийг хэрэглэдэг байх нь байна. Макро шин тэжээл бол энергийг хялбар хэлбэрээр авахд уурга нүүрс бас явандаа гүйцэтгэлийг шууд сайжруулахад кофеин, кератин агуулсан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сэргэлт ба дархлааг дэмжихэд омега антиоксидант, витамин G хэмжлэн найрлагангаа агуулсан юм эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн байдаг байх нэ. За эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг ингээд шууд аваад бас хэрэглэж болохгүй. Хэрэглэхээс өмнө тодорхой үнэлэг шаардлагатай. Хоол тэжээлээрээ бид нар яг гаднаас яг шин тэжээлээ хоолоороо тэр хоног авах шин тэжээлээ авч гинүү гэдгээ үнэлэх шаардлагатай. Энэ дээр эрүүл мэндийн сайдын тушаал байдаг. Хоногт яг тухайн насан туршидтэй гэх юм уу тамирчид яг хоногт хичнээн миллиграммын шин тэжээл, витаминыг, эрс бэцийг авах юм бэ гэдэг эрүүл мэндийн сайдын тушаал байдаг. Тэрнгээрээ яг хоолноос авч гинүү гэдгээ үнэлнэ. За хоолноос гадна бидний өөрсдийн бие махбодыг яг витаминыг яг ямар витамин яг эрдэсийн шинжилгээгээр ямар хэмжээтэй байгаа. Яг кальцийг эрдэсийн шинжилгээгээр ямар хэмжээтэй үнэхээр дутагдаад байгаа юм эсвэл яг юунда байгаа мó хэмжээндээ байгаа мó гэдгээ бид нар эрдэсийн шинжилгээгээр тухайн бие махбодод байгаа эрдэсийнхаа хэмжээг бол тодруулнаа. Ингээд энэ хоёроо үнэлгээнээр спортын эмч болон хоол зүйчтэйгээ зөвлөд үнэхээр за дэгийн шинжилгээ өглөө дээн дутуу байна, дээтэй хоолоо эсвэл үнэхээр бүр ингээд дутагдалд орцсон байвал гаднаас D витамин хэрэглэнэ. Бид нар нөгөө ковидын үед D витамин хэрэглэж байгаа тухайн үед ер нь D гэлтгүй нөгөө витаминуудыг аюул өндөр тунгаар хэрэглэдэг байсан. Тэр маань нөгөө өндөр тунгаар хэрэглэж байгаа витамин бол тухайн витаминыг бүр ингээд дутагдалд орцсон үед бид нар өндөр тунгаар хэрэглэж эмчилгээний зорилгоор хэрэглэж байгаа. Харин ингээд бие махбодод урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх юм бол өдрийн тун маань харьцангуй бага тунгаар урьдчилан сэргийлэх тун гэж байдаг. Гэх мэтлэлээр энэ дээр ингээд анализ хийж сонгох нэ. За тэгээ сонгохдоо шинжлэх ухаанаар батлагдсан аюулгүй аль болох бүтээгдэхүүнээ бол сонгох шаардлагатай. Тухайн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнд янз бүрийн нөгөө допингийн шинжилгээ юу гэдгийг допингийн эмийн жагсаалтанд байдаг эмийг агуулсан байх үгүй мэрэгчлийн эм зүйч, хоол зүйч эмчээс асуух шаардлагатай байдаг байна. За тухайн хэрэглэж байгаа за эрс витамины дутагдалд бид нар орлоо эсвэл эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай боллоо гэмэл бид нар тухайн харилцан үйлчлэл үүсгэе. Ер нь 2 эмээс дээш эрүүл мэндийн бүтээгдэхүүн эм хэрэглэсэн тохиолдолд эмийн харилцан үйлчлэл үүсдэг. Одоо жишээ нь энэ дээр төмөр болон кальцийг хамт хэрэглэхээр төмөр нь болохоор кальцийнхаа шимэгдэлтийг бол бууруулнаа. Хамт хэрэглэж болохгүй. Үнэхээр хамт хэрэглэх шаардлагатай эрдэсийн шинжилгээ өгөөд дутагдaltaй байна. Энэ хоёрыг хэрэглэнэ гэж үзэх юм бол нөгөө хоорондынхын зайг барьцсан. Эсвэл өглөө кальций ч юм уу үдээс хойш оройн хоолны дараа төмрөөж гэдэг юм уу. Ингэж менеж хийх зөвлөмжийг мэрэгчлийн эмзэж болон эмч хэлнэ та бүхэн.
За кофеин болон бета алганины хамт хэрэглэхээр даралт гиснэ. Кальци болон витамин D одоо ингээд кальци, магний D ингээд кальци, витамин D хамт хэрэглээд энэ маань бибинийхээ үйлчлэгийг бол дэмжинэ. Өстэй тунгаа. Яг гэвэл D нь өөрөө кальци одоо нийлэгчлэлтэнд маш их үүрэг гүйцэтгэдэг ийм витамин. Харин энэ хоёрыг өндөр тунгаар витамин D одоо сүүлийн үед уг нь бол нөгөө нэг эрсэн сэргэлт тунгаар одоо 800-аас 1000 эднис гэж сүүлийн үед одоо 5000, 100000 гэх ингээд маш өндөр тунтайг иргэд ингээд хэрэгжилж байгаа тохиолдол зөндөө байна. Энэ дээр бол маш их анхаарах шаардлагатай. Витамин D өндөр тунгаар хэрэглэхээр энэ маань өөрөө тосон дуустдаг витамин. Бие махбодоос ялах нь маш удаан. Тийм учраас өндөр тунгаар хэрэглэж болохгүй. Үнэхээр одоо шаардлагатай өндөр тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд бид нар эрдэнэ шинжилгээ өгөх шаардлагатай. Тэгэхээр кальци болон витамин D хамт хэрэглэхээр бол яг нь гиперкальцемийн эмгэг бол үүсэх магадaltaй байдаг байна. За мөн глюкоз болон магний хэрэглэхээр глюкоз нь магний шинжилгээг бол бууруулах ийм эрсдэлтэй. За эдгээр витаминыг тусад нь хэрэглэж байгаа хамт бас мультивитамин гэдэг олон найрлагатай витамин хэрэглэх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд нөгөө өндөр тунтай витаминтай хамт хэрэглэхээр одоо нөгөө эмийн бодисыг хорлохонд орох эрсдэл бол үүсэх эрсдэлтэй байдаг байна. За гадуур бол мэдээ зах зээл дээр хуурамч бүтээгдэхүүнүүд бас байхыг үүсэхгүй. Тэдгээр бүтээгдэхүүнээс сэргийлэхийн тулд одоо нөгөө янз бүрийн нөгөө маркетингийн одоо нэршилтэй гэдэг юм уу те одоо угшаан эсвэл хитийг ачаалтын үед хэрэглэн идэг гэдэг нэршилтэй бүтээгдэхүүн одоо шууд энийг ухаарал турамч гэдэг юм уу те ийм одоо энийг ухаарал одоо жиндээ очно гэдэг ийм нөгөө нэг нэршилтэй бүтээгдэхүүн хэрэглэхээс аль болох сэргийлэх хэрэгтэй. Тэгээд тухайн одоо хяналтаагүй ургамлын ханд тухайн бүтээгдэхүүнд агуулсан эсвэл даавар итгэжүүлэх сэргээ шагуулсан бүтээгдэхүүн бол хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй байдаг. Тэгээд сошиал медиа болон сүүлийн үед фэйсбүүкээр янз бүрийн одоо бүтээгдэхүүн хэрэглэхдээ нөгөө амнаас дамжаад би одоо энэ сургалтыг бэлтгэхдээ бас нөгөө гүйлтийн тамирчдын мөрөвт эдэр ингээд ороод мэдээлэл ингээд аваар ингээд тэр ураг сайн, энэ ураг сайн ингээд би биендээ мэдээлээд энийг болж ийнө болохгүй нөө гэдэг зөвлөмж ингээд сошиал өгөх байт юм билээ. Тэгэхээр тэр бүгдийг одоо тэрний одоо тэр постд орч юм уу хэрэглэх нь илүү эрсдэлтэй шүү гэдэг юм дээр бас харуулж илья. Тэгээд тухайн бүтээгдэхүүн маань NSF болон миний одоо ISO, GMP энэхүү шаардлагуудын сертификатыг чанарын тэмдэглэгээ тухайн одоо хэрэглэж байгаа эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн маань хангасан байвал одоо та бүхний бие махбодод илүү одоо аюулгүй гэж үзэж эдгээр чанарын шаардлагын тэмдгүүдийг бол тухайн бүтээгдэхүүн авсан байх шаардлагатай байдаг. За энэ юутай холбоотой ингээд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнтэй холбоотой, гүйлтийн тамирчтай холбоотой ингээд маш олон судалгаа байт юм билээ. Тэндээс ингээд жишээ болгоод зарим нь ингээд дуртахад бол ингээд 2024 онд хийсэн судалгаагаар электролит алдагдaltaй 35% одоо хувьд нь бөөрийн ачаал нэмэгдсэн. Витамин D дутагдaltaй гүйцэтгэн бочингийн ядал 2 дахин өндөр байсантай 2021 онд хийгдсэн гүйлтийн тамирч хийгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байгаа судалгаанд нь болохоор ерөнхийдөө бол ингээд гүйлтийн тамирчлал эрүүл мэндийн бүтээгдэхүүн 50-аас дээш хувь нь хэрэглэх юм байна. Хэрэглэхдээ тэр дунд одоо витамины хэрэглээ бол хамгийн өндөр байсан. Эрдэс бэлцийн хэрэглээ одоо 34%, нүүрс цус уургийн нэмэлт бүтээгдэхүүн 19%. Тухайн хэрэглэж байгаа тамирчид нөгөө марафон, холын ойрын зайны тамирчдаасаа бол яг хамаарахгүйгээр бол ерөнхийдөө бол хэрэгэлдэг юм байна л гэдэг одоо энэ судалгаа бол маш их байсан. Мөн спортын тамирчид одоо 2004 онд хийсэн судалгаагаар спортын тамирчид эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн бол хэрэгэлдэг. Хэрэглэхдээ одоо шавчхын тухайн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийхаа нөгөө чанарын тэмдэг эдэр харахгүй, анзаарахгүй хэрэглээс санамсрахгүй допингийн чагсаалтанд байсан юмний хэрэглээ. Одоо найрлагт нь агуулсан байцтай тийм эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн ийм судалгаанууд бас маш олон байсан. За бид нар анхаарахтаа одоо хэд хэрэглэх юм бол бүр болоо илгэнд ачаал үүснэ. Энэ дээр бол нөгөө синтетик гаралтай буюу нийлэг гаралтай эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө бөөрөнд болон илгэнд маш их ачааллыг бол өгөх магадaltaй байдаг. Уургийг одоо бас ихтүүлбэл перметийг одоо нэмэгдүү янз бүрийн одоо олон төрлийн перметийг бол нэмэгдүүлдэг байх нь нүүрс цусыг одоо тутмаг байх нь одоо бочны задрал үүсэх гэх мэтлэн бас эрсдэлтэй байдаг байх нэ. За хамгийн гол нь бид нар эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө
тэнцвэртэй хоол буюу зөв хоол нь эрүүл хооллох 5 гэдэг зөв хоолтын 5 гэж яригддаг. Ерөнхийдөө бол хоолоор маш сайн тэр эрдэс, бодис, витамин, шин тэжээлээ олохыг эргэлзэх шаардлагатай байдаг. Тэгээд бид нөгөө усыг бие махбодоос их алддаг. Тэгэхээр усаа болон амралтаа одоо ингэж нөхцлөөрөө бие махбод нь өөрийнхөө физиологоор тэр нөгөө шин тэжээлээ нөхөж одоо эрүүл байх. Тэгээд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн яг хэрэглэх үү гэдэг сонголтод ийм нөлөөдөг байх нэ. Тэгээд ерөнхийдөө эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн маань бол эмчилгээний зорилгоор хэрэглэдэг бол бүтээгдэхүүн биш ээ. Одоо энэ ингээд болохгүй нэмдээ дутагдаад байна. Энийг одоо эмчтэй гэдэг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж тахгүй. Эмчтэй үзүүлээд бид нар сонгох хэрэгтэй. За ингээд та бүхэндээ эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг аль болох ухаалаг эргэлцгээд яг нотлохой суурилсан илүү аюулгүй үр дүнтэй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнтэй бид нар хэрэглэхдээ анхаарах шаардлагатай шүү гэдэг зүйлийг санамжийг бол бас өгөө. Тэгээд эцэст нь одоо эвч болоо эмзүүчийн мэрэгчлийн хоол зүйчийн зөвлөгөөг бол авч хэрэглээрэй. Хоол тэжээлээр яг шинэ тэжээлээ авч чадахгүй байна гэж үзэж байгаа тохиолдолд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Хэрэглэхийнхаа өмнө бид нэр аль болох шинжилгээгээр одоо фрукттер бол нөгөө Д витамин, кальци, эрдсийн шинжилгээ бид нар өгөх юм бол за бие махбодод дээр арай бага эсвэл нөгөө эрдсийн шинжилгээгээр өвдөн маань гараад ирнэ. Эрдсийн шинжилгээндээ үндэслэж байгаа хоолныхоо одоо хэрэглээ дээр анхаарч байгаа ерөнхийдөө эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх хэсэг шийдвэрээ гаргаарай. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, биологийн нэмэлт бүтээгдэхүүн, тэгээд зөвхөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг юм нэрлэлүүд одоо энэ ялгааг хэлж байна. Ерөнхийдөө бүгдээрээ ингээд тэдгээр маань сая нөгөө хамгийн эхлээд дурдгдсан 2024 онд эмнэлгийн эрсдэл тухай хууль маань батлагдсан. Яг тэрэндээ эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэдэг нэршлэл орсон байна. Нөгөө төрний бодлогын нэр гэдэг шиг ерөнхийдөө тэрнээс өмнө болохоор биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэж 2024 оноос өмнө болохоор нэрлэдэг байсан. Одоо бид нар 2024 он хууль батлагдсанаас хойш эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэдэг нэршлэлээр болж байгаа. Хүнсний нэмэлт гэдэг нэрээр томьёо байхгүй гэсэн. Хүнсний нэмэлт гэдэг маань эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэдэг нэршилтэй холбоогүй өөр төдлийн нэршил.